Сайн байцгаана уу. Өнөөдөр 2026 оны 2 дугаар сарын 13-ны өдөр. Монголда сайхан энэ ээлжит лайв эхэлж байна. Энэ удаагийн лайв маань энэ могой жилийн хамгийн сүүлчийн лайв маань болж байна. Тийм учраас өнгөрсөн могой жилдээ бид бүхэн юу хийсэн талаар товчхон ингээд ярих болно эхний ээлжинд. Бидний зорилго ч ерөөсөө л Монголдо сайхан амьдрах штэ. Монголдо сайхан амьдрахын тулд юу чухал вэ гэхээр мэдээж эдийн засаг, санхүү. Эдийн засаг, санхүү л одоо сайн болж ээж Монголдо сайхан амьдрах талаар ярина штэ. Тэрнээс бидний нөгөө өдөр тутам ярьдаг одоо технологич гэдэг юм уу те. Тэгэл нэг утаа мата эднэр бол зүгээр нэг юм тэр том асуудлын хажууд жижигхэн асуудал шүү дээ. Тэ? Тэрийг бол ярина. Бид нар гол ярих, гол барьж байгаа юм маань одоо хувьцаа эзэмшдгийнхаа одоо хувьцааны ханшийг л баталгаажуулах хамгийн чухал байхгүй манай компанийн хувьд. Тийм учраас өмнөх лайв дээр хэлжсэн бидний хамгийн чухал зүйл бол Чингис алтан валют юм аа. Чингис алтан валютаа бид нэр хэрэгжүүлчих юм бол одоо нэг санхүү эдийн засагт нөлөөлөх байхгүй юу? Одоо бид бүхний манай хувьцаа эзэмшилт болоод Монгол улсын эдийн засаг санхүүд нөлөөлөх тийм чухал зорилттой л одоо гол зорилго маань тэр. За тэгээд тэн дээр бол яг хуу өөрсдийнхөө боломжийн хэрээр ингээд ажилласан. Тэгтээ яг хангалттай биш. Ерөнхийдөө суур одоо нөхцлүүдэд бүрдүүлж авсан. Энэ могойжилд бол ерөнхийдөө нэг дөрөв олцсон гэсэн. За одоо бүх хийх юм тодорхой олцсон. Бидний зорилго чинь эгээл нэг баахан түүх яриад тэгснээл бизнес яриад ингээд нэг лайв дээр нэг янз юм яриад нэг өсчээд байгаа юм шиг боловч тэгэл технологи яриад энэ бүхэн чинь цаанаа дандаа нөгөө л одоо эдийн засгийн хүчтэй тэр шинэ мөнгөнд тэмдэгт шинэ мөнгөний бодлогыг л одоо гаргах гэдэг байгаа байхгүй юу цаанаа ингээд хүчтэй болгох хүчтэй мөнгөний бодлого гаргаж ирэх энэ маань зөвхөн манай улсад биш одоо дэлхийн зах зээл дээр олон улсын хэмжээнд гэсэн үг шүү дээ тэрийгээ бид нар шиг ингэж түүх бүх юмаа ингэж судалж бүх юм дээр дүгнэлт хийж за яг энэ зөв юм байна гэд сонгосон тэр сүүлийн сонголт бол за Арабын нэгдсэн Эмират бол тэртээ тэргүй дэлхийн санхүүгийн төв болсон байна тий алт одоо төлбөр тооцооны төв болчиход байна тэнд яг энэ цаг үе тийм байгаа учраас тэнд бид нар өөрсдийнхөө байр суурийг л эзлэх нь зөв юм байна эний чинь нөгөө яагаад ингэж дүгнэх болсон гэхлээр түүхээ эргэж харж байгаа байхгүй юу за түүхээ эргээд хараа бид бүхэн за 2000 гаруй жилийн төрт ёсны түүхтэй гэдэг том улсын эзэнт гүрний 2000 гаруй жилийн одоо 2030 эдэн жилч болж байна ийм төрт ёсны бүр тодорхой бодит түүх байна энэний эдийн засгийн үндэс цаана ерөөсөө эдийн засаг шүү дээ эдийн засгийн үндэс нь юу байсан бэ гэхлээр за энэ ингээд судлаад бид бүхэн танилцуулаад гэсэн энэ ерөөсөө торгоны зам, мөнгөний зам байна энэ чинь. Худалдааны зам, торгоны зам гэдэг чинь. Маш их орлого, тэнд мөнгө эргэлдэж байна. Амьдрал жинхэнэ буцалаад хүмүүс тэнд их худалдаа хийж гэн, тэнд л мөнгө эргэлж байгаа учраас тэрийг л хянжсэн үедээ, хяналтандаа авсан үедээ хүннүгийн эзэнт гүрэн, төргийн эзэнт гүрэн, тэгээд их Монголын эзэнт гүрнүүдийг байгуулж ирсэн байна. Тэгэхээр одоо бид тэрний жишээ аваад одоо мөнгө хаана эргэлж байгаа. Яг энэ цаг үед 21-р зуунд энэ 20-д оны байдлаар ерөөсөө л Арабд л биш одоо ерөөхдөө Европ тэр чигтээ уналттай байна. Америкийн эдийн засаг бас найдваргүй байна өөр ихтэй Европ хоёулаа. Тэгээд цаасан мөнгөний үнц нь унж байна. Тэгэхдээ цаасан мөнгө гэдэг чинь одоо хэн бүтээсэн юм бэ? Бидний өвөг дээдсэл бүтээсэн мөнгө үстэй. Тэр үед ч одоо Монгол хүн Монгол хэлээр
дэлхийн одоо энх хамгаалыг тогтоож ялна шүү дээ. Амар амгалан. Тэ? Монгол хэлээрээ энэ дэлхийн бүх олон хэлтэй хүмүүсийг ингээд нэгтгээд амар амгалан энх 51 тогтоож ирсэн. Тэгвэл одоо яаж вэ? Одоо энэ дэлхий бол одоо яг нэг 800 жил оршин тогтсон цаасан мөнгө, Хөвлөө хааны бүтээсэн цаасан мөнгө байна. Одоо ингээд ерөнхийдөө сулраад явчлаа шүү дээ. Ханшин нөгөө унаад тий итгэл сулраад хоосон цаас үйлдвэрлээд баталгааг байхгүй учраас тэртээ дэргүү ингээд унж байна. За түүний дараа нь coin одоо орлох юм байна гэсэн. Coin-ууд бол дараалал унж байна бас ялгаа байхгүй. Бидний нөгөө маш их гайхуулаад итгээдсэн биткойн маань 50-с тийш унжлаа шүү дээ. Бараг 60% ч юм уу тий. 160 хүрсэн гэж байгаа шүү дээ. Тэгсэн нь одоо бол 60. Тэгэхээр энэ бүхэн цаанаа нөгөө барьцгүй учраас ийм байдалтай байна. Бид бүр цоош нь барьцтай тийм шин мөнгөний тогтолцоог бий болгоё гэдэг байгаа байхгүй юу? Бодлогоороо тийм. Яагаад гэвэл тийм юм ярих боломж над байна. Бусдаас. Юугаар өөр ихлээр би зах зээлийн үед бид бүхэн тий хувийн тэргүүлэх банк байгуулж ирсэн. Ямар ч хамааргүй цэргийн хүн ирээл тий найзуудтайгаа электроник пицэгч найзуудтайгаа тий жинхэнэ ард түмний банкыг байгуулж илээ шүү дээ. Тийм дуршлаг байна. Унаж үзлээ. Бүр ёроолд нь унж үзлээ. Тэгээд одоо бол бид ойлгоцсон. Энэ бол Монголын дэвжээ бол биш юм байна. Бидний дэвжээ тэр өөр юм байна. Тэ? Тэр Дубайд үзэх ёстой юм байна бид нар. Одоо тэр илүүг л яваад байгаа шүү дээ. Би зорилго ерөөсөө бидний зорилго бидний ирээдүй тэнд л байна. Тэгэл аяндаа энийг чинь дагаал Монгол өөрчлөгдөнө. За ингээд цаасан мөнгөний ирээ ингээд ерөнхийдөө дуусч байгаа шиг байна. Одоо энэ Хөвлөө хааны та бүхэн харуулъя. 800 жил одоо ингээд үйлчилсэн мөнгө. Хөвлөө хааны хүн төрөлхтний түүхэнд оруулсан үнэт зүйлүүдийн нэг бол цаасан мөнгийг нэг системд оруулж хэрэглэнд дэвтрүүлсэн юм. Гэтэ Хөвлөө хааны тэр цаасан мөнгөний тогтолцоог байгуул хамгийн юм заавал банкндаа юм улсын сангада мөнгөн алт мөнгөн байрлал болно. Тэрнийхээ хэмжээгээр цаасан мөнгө гаргадаг болсон баг. Өнөөдөр зүгээр нэг угаа хэлэхэд хятад Америкч зэрэг одоо хөгжсөн орнууд бол цаас хэвлээд их байхгүй юу? Чигээ бусдын баялаг баталгаа байхгүй. Тэр барьцаа байхгүй. Барьцаа байхгүй. Сангуунд нь мөнгө байхгүй. Энэ үед цаасан мөнгө өглөө чи авт юугаа байршуул. Байршуулна. Алтан байршлуулж байна. Тэр тухай одоо марковода тэмдэглэлдээ маш тодорхой хэлсэн. Алт мөнгө авч яваа цаасан мөнгө сольж байна. Цаасан мөнгө авч ирээ банкнаас шууд алт мөнгө авч байна. Тийм мөнгө гаргасан байгаа шүү дээ. Ийм цаасан мөнгийг Хөвлөө хаан ийм шин бүр тогтолцоо болгосон. Одоо Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэр дээр ийм цаасан мөнгөний тогтолцоог хэрэгжүүлсэн шүү дээ. Энэ чинь Евразийн тэр их уудам нутагт. Энэ мөнгө юу яадгүй гэхээр цаанаа алт мөнгө эрдэнсээр баталгааждаг. Заавал банкнд байршуулж яаж ийм мөнгө хэрэглэнэ. Тэр хэмжээнд нь. Яг ийм тогтолцоо явсаар агаад 20 дугаар зуунд яасан гэхлээр хамгийн сүүлд Америк оюучууд юу болсон шүү дээ. Салгасан. Тэ? Долларыг цааснаас салгаснаас болж тэгээд тэрнээс хойш ингээд замбраагүй зүгээр үйлдвэрлэж эхэлсэн. Америкийг дуурайгаад. Ингээд цаасан мөнгөний үнц нь унаад цаана баталгаа байхгүй. Дээр нь одоо сүүлд нь бас нэг баталгаагүй coin гэж нэг баахан тоо тий. Coin олзуурлалт гэл ингээд нэг баахан эсчим үс зарцуулаад юм яадсан. Тэр бүхэн барьцахгүй байхгүй. Тэгвэл бид бүхэн одоо цоош нь цаасан мөнгөний тийм орлого тэгээ дэлхийн доллар еврог орлох мөнгийг бүтээх гэж оролж штэ. Тэгэхээр энэ мөнгө маань цэвэр алтаар 49-тэй 999.9 сорцтой ийм стандарт бүр хүлээн зөвшөөрөгдсөн тийм сорцтой мөнгийг бий болгох гэдэг штэ. Тэгээд энийгээ бид нар эхлээд яг Монголдо ингээд хэрэгжүүлэх гээд өнгөрсөн онд бол нэлээ үзлээ. Бид бол нөгөө тэртээ тэргүй болоогүй байгаа байхгүй юу. Ягаад гэвэл энэ 4-9-ийг цэвэршүүлдэг үйлдвэрээ штэ. Бараг л бид нар байх чи бидний хувьд Туркээс оруулж ирэх гээл хөцөлтөд байсан. Тэгээд ерөөсө
манай ерөөсө төр засаг дээр болж өгдөг байхгүй юу. Тэгээд яг өнгөрсөн жил би миний хувьд яасан гэхлээр тухайн үед бас хөөцөлчээс улсуудыг мэдэх учраас тэд нартайгаа иргэд уулзж байгаа байхгүй. Та нар энэ яагаад ингэж бүтээсэнгүй вэ? Одоо эн чинь ингээд нэг алт олзуурал аваад тэр алт чинь биш үү? Цэвэршүүлэхийн тулд тийшээ Лондон руу ч юм хаашаа ч юм ингээд аваад явна Монголоос. Монголд ерөөсөй байлгадаг. Тэгээд олзуурсан алтаа гаргадаг. Тэрний тээврийн зардал хамгаалалт асар их үнэтэй байхгүй юу? Тэгээ хорогдол энэ төргээд. Тэгэл ерөөсөө тэр алтныхаа үн цэнийг унгаа хийж байгаа байхгүй юу? Ерөөсөө тэг тийм байдалтай өдөө хүртэл явцсан. Гэтэл энийг чинь ингээд цэвэршүүлээ гэдэг хөөцөлдөөд байсан улсууд зөндөө байдаг. Хэний ч зөвшөөрөл авч чадаагүй. Гэтэл хятад улсад 15 ширхэг тийм зөвшөөрөл байна, тий? Яг ингээд дэлхийн зах зээл дээр гарахад Лондонгийн алтны бирж дээр гарахад бэлэн. А энэ бүхний цаана юу вэ? Энэ бүхний цаана бол ердөөл авилгал. Хэдэн нөхдүүд дээ шүү дээ. Заавал тэрийг чинь боловсруулах эрхийг өгөхгүй байж байгаа тээвэрлдэг. Тэндээс мөнгө унагадаг байхгүй юу? Энд байж та манай төрөө дээд төвшин төрийнхэн дээр нь одоо Монгол банкныхан бүгд хамрагдана. А энэ чи эргээд яг улсын эдийн засаг руугаа дайсагнаад байгаа байхгүй юм чинь. Бүр сүйрүүлж байгаа. Тэгээд тэр бүр оруулж ирээд Монголд байгуулсан байна. Тэр улсуудтай би уулзлаа. Тэгээд зөвшөөрлийг өгдөг. Ерөөсөө тэгэл авилгал нь 51% гэдэг баг тэр хүн биш та алт ингээд цэвэршүүлэх үйлдвэр оруулж ирээд үнэтэй шүү дээ чи. Тэгээд за ингээд танах ингээд юу олгочих те эрх олгочих тэнгуут л одоо тэр Лондонгоос одоо тэр яг дөрөв өстэй тийм эрх үхий олон улсын сертификатыг авчия гэдэг ингэхлээр өгдөг. Чи наад үйлдвэрийнхаа 51%-ийг надад өг гэд. Манай төр өрж байгаа улсууд тэгж хэлж байгаа байхгүй юу. Тэгээд тэр улсууд чи яаж тэр чадах юм бэ те. Тэгээд хаяад гардаг Монголд. Ерөөсөө өөстөө гоё юм байна. Эднийх чи айгүй их алт олзууралд юм байна. Гэхдээ ер нь их боломжтой юм байна те. Өөстөө ингээл нөгөө дэлхийн зах зээлийн жишгээр аваачаал ингээ байгуулчихдаг энд. Мөнгө оруулаад өөстөө гоё юм байна, болох юм байна. Энд ч өөстөө арчилсан орн гэдэг. Тэгээ яг сайхан байгуул дуусчаад бүх юм болж гэн. Тэгээд за зөвшөөрлөө авъя гэхэлэр үгүй 51% надад өг гэдэг байхгүй манай дарганаар тий дээд удирдлагууд. Тим юм хэлэх нь над. Тэгэхээр чи яаж улсын эдийн засаг сайн байх юм бэ те? Яаж алттай байх юм? Алттай байж ээж юу вэ шүү дээ? Валюттай болно. Тэгэхээр одоо жишээ нь бидний зорилго бол за ингэн бидний зорилго бол ерөөсөө одоо энэ Монголд бол ерөөсөө хэцүү юм байна уу те? Ерөөсөө манай энэ төр засаг те энэ ингээл бүгд хотын захиргаач тэгэл ер нь дэд төрийн яамд эдэр дандаа улс орныхоо эсрэг хуулийн байгууллагууд дандаа тэгдэм бэ их сонин ингээд одоо бид нар Анод банкны түүхчсэн тийм ерөөсөө бид ингээл мөнгө л оруулсан шүү дээ яг боддоор 300 сая доллар оруулсан инхтер гихтэл байж 300 саяыг одоо ингээд Америкаас Монголд оруулж ирэхэд бэлэн байна гэж сууж ирсэн тэгэхэд л унагж байгаа байхгүй юу ерөөсөө гаднаас юм орчихвээ Монголд ингээд юм хөгжчихвээ ашигтай болчихвээ гэд ингээл энэний л эсрэг л ерөөсөө ямар л тийм арга хэмжээ вэ шууд л ерөөсөө л таслан зогсоогоол хориол цагдаад ингээл яг ингээд эдийн засгийг боомлоод байгаа байхгүй юу тэрнээс манайх байтугай одоо бүр юу ч баялаггүй Сингапур тэ Израиль тэд нар ч биш үү ямар ч баялаггүй мөртлөө ингээд хөгжиж байгаа байхгүй юу тэрийг харсан чинь очоод үзээд уулзахлаар ямар ч баялаг байхгүй. Бүр усч байхгүй. Ус өмтөг бүр. Тэгсэн мөртлөө бүр эдийн засаг нь маш сайн хөгжсөн. Тэд нар дандаа ингэж дэмжиж байгаа байхгүй. Сая их чиг тэр алтны уурхайг яхад тэ одоо нөгөө цэвэршүүлэх үйлдвэр байгуулахад шууд л зөвшөөрөл өгнө. Бүр чадлынхаа нэрээр өрсөлдөөн бий болгоно тэ. Тэгэх юм бол алт Монголоос гарахгүй. Дотроо л эргэлдэнэ. Ингээд тэрийг байхгүй нөгөө дарган нар нөгөө 1 граммаас 2 доллар авдаг гинүү тэрийг авах гал ерөөсөө тэрийг байгуул болохгүй. Би даасан тусгаар зөвсөн улс байж өдөрцсөн тий. Тэгээ одоо бол мөрхөг одоо зарим хүмүүс энд болж эхэлж байгаа л гэж байгаа. Гэхдээ яг болцсон үнэтэй нь би бол одоо уулзаагүй уулзч таагүй л хайгаад уулзглаар болоогүй л ах.
За тэгээд бидний юу болоо шүү дээ. Жишээ нь одоо ингээд сая мөнгө эдийн засаг яриад байна шүү дээ. За манай хамтрагч баяр доктор, манай түүзэн дээр баяр доктор маань одоо саяхан нэг юм манай тооныгаар гарсан. Одоо Архимед Airline гэдэг групп байгаа. За одоо хүмүүс манай 25 хүмүүс монголчууд мэднэ л те. Анодын даваа гэж. За Анодын даваагаа ихэнх судлага энд хийдэг. Одоо анодын давааны технологи хийж нэгж тэгж гэдэг байхгүй юу? Тэрийг за энэ болох нь болохгүй нөө. Бид нар гаднаас нэг технологи аваад ирнэ. Тэр Монголд нутагчдаг байхгүй юу? Жишээ нь одоо машинад монголчууд гэж машины бензин хэдэд байна. Японд зүгээр хэдэд байна. Монголд эдэд байна гэдэг чинь тий. Яг үгтэй зэрэг далайн төвшингээс өндөр нам амаас хамаарал тэр гих мэтчлэн би Архимед группийн туузын даргаыг хийдэг юм бас. Баяр доктор маань болохоор шүү дээ нөгөө доктор медскоп гэдэг ийм дуран хийсэ. Тэрийг энэ дээр ярьж байгаа сонсоороо заа. Тэгээд тэр дуран бүр энд ингээд хийсгээд үйлдвэрлээд гаргасан юм бүр хоригдчихдаг гэсэн тий. Хаагаад зогсоогоод үйл ажиллагааг зогс гэдэг тий. Тэгээ бүр цагдаа дээр дуудаад ирүү үүсгэнэ гээд тэгээд тэр дурангаа Солонгост очоод үйлдвэрлээ явуулсан тий. Тэр нөгөө тэрэн дээр тусаж ясан солонгосууд нөгөө танах болохгүй ч манаад гээд. Тэгээд тэр биш үү тэр дурангийн үйлдвэр жээлд одоо 6-аас 7 тэрбум бараг одоо нэг 4 жилийн өмнө тийм байсан баха. Тийм борлуулалттай. Гэтэл манай Эрдэнэ тэн дээр тийм байж чадж байгаа юм уу тий? Жилд 6-аас 7 тэрбум долларын дурангийн аппарат үйлдвэрлэж штэ дуран тий. Тэр мис хагалгаа хийчдэг олон төрлийн. Тэгээд энэ дэлхийд хоёрд ордог гэдэг байгаа штэ. Тэгээ борлуулалт. Миний хувьд бол тэр борлуулалт их чухал байгаа байхгүй юу? Ер нь уурхай яагаад хэрэгтэй тэгвэл ийм дурангийн аппаратыг энэ Улаанбаатарт үйлдвэрлэж болж байхад тэрийг ингэж хөөж гаргачаад тэгээ одоо нэг ийм шалахгүй уурхаа ухаал тэрэн дээрээ бөө юм болоо тий. Ингээд оюуны юм ерөөсөө явуулахгүй. Одоо манай энэ технологиуд гээд сая хэлж штэ. Дандаа ингэ шалгуулдаг тий. Одоо энэ дэндээс юм авцарна ингээд Монголд авцарна болохгүй. Тэгээ бид нар өөрсдөө Монголын нөхцөлд тохирсон болгож хувиргана бүх юмыг. Германоос одоо пазын шилжилтэд дулаан хуримтлуулагч гээл авид ирнэ. Тэр нь нэшт 50 градус пазж шилждэг. Шингэн төлөвөөс тасчдаг гэсэн үг тийм. Нөгөө тасчснаа 50 градус салаахад шингэн төлөвт орно гэсэн үг. Гэтэл тэр Монгол болохгүй шүү дээ. Тэрийг чинь 80 болгоно. 80 градуст болгож яаж дулаан цаг тав хэмнэхэд хэрэгэлдэг байхгүй юу? Тэр энэ чинь бүгдийн тэр лаборатори дээр тэрийг чинь Япончууд 5 сая доллараар байгуулж өгсөн лаборатори байхгүй юу? Тэгээд тэнд маш өндөр ийм тоног төхөөрөмжүүд байгаа. Монголд байхгүй. Тэгээд тэр бол уул нь ингээд тийм том ингээд хяналт тавиад манай энэ цахилгаан одоо тэр батарей, инвертер гэдэг баах юм борлуулаад шүү дээ авцраад. Энэ бүхэн чинь ингээд стандарт бий болгох боломж واخгүй тэнд. Тиймэрхүү юм бол өстө бүр огт дэмчихгүй. Тэгэл тэр ерөөсөө нэг худалдаж байгаа тааш тохирохгүй юмыг авцраал шахаад байна. Баахан шахачаал дараа нь нөгөөх нь өвөл боллоо бөө эвдрэл бөө одоо тийм саатал. Тэгэл одоо бид нэр өгсөн юм шиг л бидэрлүүл ерөөсөө энийг л янзалж өг одоо ингээ болохоо байлаа. Тэгэл ингээл ийм учраас ерөөсөө маш замбраагүй яваад байгаа байхгүй юу. Дээр нь бас энэ дулаан дээр юм. Баяр доктор ингээд манай компани бид нар чинь нэг ингээд ус төрөгчийн одоо ялгаруулах тийм төхөөрөмж хийсэн байхгүй баяр доктор. Гэхдээ Япончууд хийж өгдөг захиалгаар. Тэ? Ийм жижиг уурын маш бага тоогоор ажилладаг. Тэр ус төрөгчээр нь одоо бойлер хийж болж байгаа байхгүй халаах. Тэ? Халаагуур. Тэрийг бид нэр ингээ бас л нэг сургууль цэцэрлэг дээр тавих гад яг ингээд явж исэн чил ахаал тагнуулаас дуудаал өстө хориотой ус төрөгчийн юм хийж байгаа юм уу те тэгвэл одоо шууд хорно шүү ахаад оролцсон байх юм бол гэж байгаа байхгүй юу тэгэл болоо гэтэл чи дэлхийд ус төрөгч ч одоо дэлгэрчээд байна шүү дээ Монголд хийх гэхлээр шоронд орчих гээд байгаа байхгүй юу бүр гарын үсэг зурулсан тагнуулын нэг хөшөөч шинжилгээ ингээд доод авцраал тэгэл надад гарын үсэг зурулчихлаа одоо болио наад ч өстө шоронд орох юм байна гэл ингээд одоо ерөөсө тэр Монголд юу хийж болно, юу ашигтай технологи нэвтрүүлэх гэж байна. Тэр болгон дээр ингээд хориг тавиад байна. Тэ? Тэрнээс өөр улсад бол эн чинь өөр байгаа байхгүй.
дор нь үлгэж аваад тэгэл манд болчихно. Одоо бид нар бол тийм учраас одоо нэг ингээд Монголдо бол дараа нь бол яа шиг одоо эхний ээлжинд Арабын нэгдсэн Эмират руу те тэнд төв байна. Тэнд асар их алт байна те. Тэгэхээр одоо тэр Арабын нэгдсэн Эмиратын бид нар одоо энэ их алт байна шүү дээ. Тэр одоо ингээл жишээ нь энэ мэтэр тэр Арабын нэгдсэн Эмират, Сауди Араб те Кувейт гэд эднес ч л одоо ингээд алтвал тэнд бол ингээд хуримтлагдаад дэлхийн санхүүгийн төв болж штэ. Тэгэхээр бид нар энэ яг төвгээд байгаа тэр Дубай хотод тэнд байгаа хамгийн том компанитай бид нар ингээ холбогдоод тэднэртэй одоо ингээ ярилцж байгаа байхгүй юу? Яаж одоо энэ зах зээл Чингис алтан валютыг дэлгэрүүлэх вэ? Одоо тэгээд бидний зүгээр зорилго бол ийм л юм. Довчхондоо энэ алтуудыг биш үү? Бид яг уу гэхлээр алтан валют болгох чинь. Тэгэхээр нэг алтыг чи ханьш өсөж штэ. Алтан валютаараа алтыг чи юм штэ. Зүгээр ийм гул зуахаасаа одоо нэг эмэг бөгч ч юм уу ямар нэгэн юм хийчихлээрээ хэд дахин өсчдөг штэ бүр. Тэ? 3-4 дахин өснө. Тэ? Өөрийнх нь үн. Тэрэн шиг одоо Чингис алтан валют болгочих юм бол ханьш нь өсчих байхгүй юу? Тэгэхээр энэ улсууд ч нэ штэ. Бүгд алтаа Чингис алтан валют болгохыг хүснэ. Тэнд байгаа одоо алттай тэр банк одоо том баячул нь шүү дээ. Алтаа Чингис алтан валют болгох юм бол миний алт чи айгүй үнэтэй болчих юм байна. Тийм бодлого байгаа байхгүй цаана. Энэ чинь манай нөгөө шин одоо мөнгөний бодлого, шин мөнгөний тогтолцоо гэдэг байгаа маань энэ байхгүй юу? Яг энэ үгээрээ бид бүхэн нөгөө хувьцаа эзэмшигчдийнхаа хувьцааны өсөлтийг ингээд яг тэр сая хувлаа хаан шиг те тэр жишгээр уйж явах байхгүй юу? Тэгж уйж явна. Тэрнээс хамаагүй хөөрөгдөөл гинтхэн одоо coin шиг ингээд баллаа хийчих болохгүй. Одоо жишээ нь над дээр ингээд маш олон хүн ирж уулздаг байхгүй юу? Яасан гэхлээр нөгөө ах トゥ удаа гадаадд ажиллаж байгаа улсууд энэ чинь ингээд юу явуулчихдаг мөнгө. За энэ даваагаа тэр Архимед Эйлэний валютаас надад аваад өгөө гэд. Тэгээд ингээд дүүнер мөөнөр тэр их ах нараа дагуулсан ирдэг байхгүй юу? Энэ одоо би ингээд одоо жишээ нэг 10 сая төгрөг явуулсан чинь 5 сая нэг coin тэгээд байхгүй шатаа гайцсан байна. Одоо энэ нөхөр тэгээд одоо талын миний нэр дээр талын одоо 5 саяхад 2.5-ын миний нэр дээр 2.5-ын өөрийнхөө нэр дээр хийцэн байна. Одоо энийг миний нэр дээр болгож өгөө. Энэ нөхөр одоо энийг бас нэг юм руу хийчихнэ гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр coin гэдэг чинь өөрөө цаанаа юм баталгаа байхгүй гэдэг шүү дээ. Би ч нөгөө банк байгуулж байсан хүн учраас мэдээд шүү дээ. Ямар нэг юм заавал баталгаа байх хэрэгтэй. За зүгээр л хөөргөж байгаа бол тэр бол унаа. Ингээл айгүй их ашиг гаргаад те өстө амар өсөөл тэгж байгаа бол тэр бол баталгаа байхгүй хотлаа. Би бол та бүхэнд анханасаа ярьжсэн. Ингээд өсгөнөө гэдэг чинь цаана би алтаар ингэж баталгаажуулчихнаа гэдэг надад итгэл байгаа даа байхгүй юу? Тэрүүгээр ажилтсан үрдэн байгаа даа байхгүй юу? Тэрийгээ би мэдээд за ингэчих боломжтой юм байна. Энэний өсөлтийн хурдыг би алтаар ингээ баталгаажуулаад чадах юм байна гэж. Тэгж үсний үндсэн дээр манай одоо хувьцаа явж байгаа байхгүй юу? Ингэхлээр яг нөгөө үндсэн өнгөрсөн онд хийсэн одоо тэр үндсэн ажил маань бол яг ийм байсан шүү. Моржил явах хэрэгтэй юм байна. Энэ яг могоо ажил дамжуулчих гээд бас нэлээд хичээлээ. Үнэхээр ингээд шалахгүй юм. Тэр нэг мондагч юм биш. Нэг уран бүтээлчдийн хийж байгаа тэр л ерөөсөө ингээд уяад хэд хэдэн сараар. Тэгээд зарим нэг бидний нэг хамтрагчд маань бол балсан. Тэр дараа нь бол та бүхэн дээр үргэлжил нэг ингээд уйсан тий чөдрөлсөн одоо бүх бид бүгдээрээ л тийм болцсон байгаа байхгүй. Нөгөө 5-5-ны үлгэр шиг. Энэний ажил бүчих гээд байна уу те. Тэгвэл ингэнэ гэл ингээл уяад идэх. Хоёр дахь асуудал маань бол мэдээж утаа шүү дээ те. Өнгөрсөн дандаа л утаа ярьсан. Тэгээ биний ярьдаг юм их тодорхой шүү дээ. За бид бүхэн шийдлээ олчлоо те. Яг одоо утаанаас нэг жилийн дотор гаргаж болох юм байна. Яагаад гэвэл биднэрт шийдэл нь байгаад байна. Гэтэл нөгөө засаг хотын захиргаанд шийдэл байдаг.
Шийдэл хайгаал яваад байдаг. Гэхдээ эндээс би одоо ингээд шийдэл байгаад байна гэхэд надтай уулзсан нэгч сайд дарга хотын дарга байхгүй. Би уулзъя гэж яриад байгаа. Дандаа алсаас нөгөө нэг сайд дарга хотын дарга бол бүр цухтаастай баг анаа давыг ихтэл дотор мохоо оригдэх гэсэн. Тэгээд ерөөсөө ярьдагч. Тэгээд би одоо ямар танихчгүй уулзж байгаач миний ганц хуус хийсэн муу юм болов л шүү дээ. Энэ ондоо багтаад уцаанаасаа салчяа л гэсэн. Тэр хүмүүсийн уурах хөргсөн бүгдээрнгийнх. Тэгээ одоо хардаа би яг ингэсэн байхгүй нэг. Багийн урлагч Немогийн даваа. За сайн байцгаана. За шолоохон ярианда орчил да. Тэгэхээр та бүхнээс асуух гэж байгаа юм юу гэж байгаа гэхээр үнэхээр та нар утаанаасаа салъя гэж байгаа юм уу? Тэ? Үнэхээр салъя гэж байгаа юм бол вэ шүү дээ. Энэ ондоо багтаа салчихсан мөрөө. Маш амархан. Үзээд байна. Өргөс авж байгаа юм шиг ер нь агарын бохирдлыг нэг жилийн дотор бүр ор байхгүй болгоно гэж бол байхгүй. Тэр байж хоёр. Сайн байна уу? За, сайхан. Манай орны иргэн. Тэгээд дулаалах байшинтай. Яаж юм танаа хаана? Манай хань доор. За. Танаа байшинтай юу? Байшинтай Бас гэртээ. Хоёулаа газаа оруулсан уу? Оруулсан. Манай гэртээ тавьсан байгаа, байшинтай тавьсан байгаа. Нөө энэ гадна талаа гоё хасаад байна тий. Нөгөө манай ан хорооноос нөгөө юуны Дулаалга хийгээд санаа зовхгүй байсан. Гэр байшингаа дулаалаад өөрсдөө дулаалчих юм бол бид нар төхөөрөмжийг үн төлбөргөө суулгаж өгөөд халаалтын удирдалт нь газных нь хэрэглэн дээр 900 мянган төгрөгийн одоо шууд татаасыг өгнө. Өөрөөр хэлбэл тэр айл бүр хэмнэлттэй ажиллаад одоо 900 мянган төгрөгөөр амьдрдаг бол баг өвөлдөө зардал гаргахгүй гэсэн үг. Энэ шүү дээ ингээд шийдэл хайгаад байгаа биз. Ингээд би түрүү ярьлаа шийдэл бэлэн неондоо танаас салъя гэж санал тавьдаг. Гэтэл чи яг яа салах гээд байгаа ингэж уулзсангүй. Гэхдээ бэлэн ингээд би салгачна гэж яриа л дээ шүү дээ лаваараа. Тэгэхээр л уур нь хөрөөл дургуун хөрөөл ингээд ерөөсө хориг тавиад байдаг. Тэгэд ингэсэн юм уу? Нэг нөгөө үнэ хэлэхэд. Тэгээ манайхан тий манай компанийн ерөөсө та бити оролцсон. Таныг ингээд сонсхолоороо л ингээд баг ингээд гидийгээл явчихна. Тэгээд би оролцохгүй гэсэн. Тэгээд ярьсан шүү дээ. Тэгээд би оролцохгүй гэсэн их сайхан хоттой ажилласан. Манайхан жигээл очиж бүх юмаа үзүүлээл, хотынхан ч ирж үзээл. Тэгэл одоо ерөөсө 90 тэрбумыг чи шийдэх нэ. Ерөөсө нэг 4-5 сарын үед өнгөрдөг. Тэр яг тэр ондоо багтаа салчих гэсэн шүү дээ. Тэгсэн чинь тэр 90 тэрбумыг чи яг шийдчих төгсөн. За тэгэл одоо хамгийн сүүлийн удаа тий. Одоо бид ингээд яг ингээд болчлоо. Бүх юм шийдлээ. Одоо санхүүжилт бэлэн ингээд 90 тэрбумаар ингээд айл бүхэнд тэр халаагуур тараагаад ингээд эрчим хүчний улс төрөгч мөрөгч гэдэг тэр янз бүрийн байгаа л да. Тэр мэрийг яагаад ингээд очоо сайхан болох нэ гэд. Тэгээд би чи яах вэ нөгөө гайхын үсттэй тий. Гинтхэн болохгүй гэсэн чи гид болон болчихлоо. Тэгээ яг үүндээ за яг яаж хийх гэж байгаа гэсэн чинь авилгал байсан. Тэгэл би бол ерөөсөө за болио. Ерөөсөө юу ч хийтгий. Ёстой тэхгүй шүү гэл. Тэгэл зогссон. Тэгээд ч би хотыг одоо юу нийлүүлээ бари тим юм нь ерөөсөө би ярихаач болсон. Нөгөө хүмүүсээ ч шахаа байсан. Та нар одоо тий энэ хөөцөлд уулз тий энийг ойлгуул сурчил. Гэхдээ авилгалын нөхцөл нэг жил салчхал юм биш үү? Мэдээл шүү дээ өөрөө. Тэгээ яахлаар тэгээд өгөхгүй болохоор 90 тэрбум болчтой. Тэгэл болцсон. Тэгэл ярих байсан. Тэгэл тэрэн шиг энэ жил би ахаалт хийж байгаа шүү дээ. Би одоо нэг жил энэ нот салчиж болно шүү дээ. Тэ? Шийдэл нь бэлэн байна. Ягаад гэвэл энэ газ энэ чинь хүндчтэй эний ч нэ шүү дээ. Ингээд одоо энэ хүмүүст яах гэдэг нь ихлээр байна шүү дээ. Тэр 900 мянган төгрөгийг чи авах гэж хүмүүс энийг авах байхгүй юу? Тэ? Тэр хүмүүст 900 мянган төгрөг хэрэгтэй гэр хороолдоо айлд. Авилгалж авахгүй бас л нэг төрлийн. Өмнө бүр тэр нэг
юугаа шахмал төлшөө бас тэгж авилгалаар л хийж ирсэн шүү дандаа. Бүгдийг хүчээр. Тэ? Татаас гэдэг нэр. Одоо бас л ингээд за чи 900 сая төгрөг 900 мянган төгрөг авахын тулд чи наад гэрээ дулаал. Тэгээд өгөөд дээр нь 900 мянган төгрөг өгнө шүү чамд. Тэр дуртай юм яг байгаа мó. Өмнөх лайв дээр би харуулж ирсэн тий. Энийг аваад зайлаач л гэдээсэн. Тэгээд тэр чи 900 өгнө гэхлээр буцаага тавьчихсан дээ чи. Хэрэглэхгүй ч гэсэн энд байж байгаа. Энийг барай нэг 900 мянган төгрөг авчнаа гэдэг. Нэг иймэрхүү л байдалтай ингэж өдөр хоногийг өнгөрөөсөн, яг өдрийг аргацаасан, өнөөдөр л болж ивэл болоо гэд тэгээд байгаа байхгүй юу. Тэр өмнөх тэр юун дээр ч гэсэн тийм. Одоо биш үү ингээд манай улс чинь биш үү хамгийн том түрүүн би ярих хэрэгтэй байсан мартсан байна. Түрүү чи яг тэр эдийн засаг дээр биднийг балсан юм чинь Чингис Баан тий одоо Самура Баан алтан үеийн тэр бол улсыг бол зүгээр сүрүүлчихэж байгаа байхгүй. Тэрийг одоо их сайхан хийцэн гэдэг. Юу хийхээ мэдэхгүй асар их тэр бонд чинь зээл штэ бүр өндөр хүүтэй зээл. Зээлнээс илүү. Тэгээ богино хугацаатай. Бонд гэдэг чинь аюултай байхгүй юу? Бонд гэдгээ ерөөсөө баг мэдчихгүй сонсоочгүй улсууд шидчихэж байгаа байхгүй тийм тий? Юу эдгийг ч мэдэхгүй улсууд л тэр их хурал дээр гар өргөөл ингэсэн. Тэрий чинь дээ штэ тэр ямар ч бид тэр энэ капитализмаар чинь улс явж үзээгүй, авж үзээгүй юм а. Гинтхэн л одоо тэрбум авцсан штэ. Тэгээ тэрний өөр одоо бол дарагдаагүй тий? Тэр өштэй дөнгөж өөрсдийгөө даргалж байгаа. Тэгээд хизээч мүд одоо эргэж төлөгдөхгүй тим юм руу хичиж байгаа байхгүй юу? За бүр хамгийн дээдл нэг дэд өвчс рүү тий? За тэр барилгын тэрний худчиж орж ирж шít. Одоо ч тэр нөхөх болоог олон жил. Тим юм руу ч бондыг хийдгүй шít тий? Тэгэхэд ингээд хийчихэж байгаа. Ерөөсөө энэ нийгмийн энэ хоцрогдол тий? Энэ нийгмээ ерөөсөө социализмаас одоо салж чадаагүй энэ нийгэм ойлгохгүй туугаад байгаа байхгүй юу. Тэгсэн чинь одоо яасан? Ахаад улс дотор ахаад улс байгуулсан. Одоо нийслэл гэдэг чинь улс доторх улс болцсон. Өөрөө асар том төсөвтэй бүр ерөнхий сайд байснаас хотын дарга байсан хамаагүй дээр. Тэгээд байна шүү дээ. Дээр нь шүү дээ бонд гаргаад шүү дээ алж шүү дээ. Ахаад тэр засгийн газрын алдааг хот дээр давчиж байгаа байхгүй юу. Энийг тэгээд Алтан уяг төлсөн үү? Төлөөгүй. Нямбатар төлөх үү? Төлөхгүй. Тэгээд энэ улсыг биш үү? Өрөндөө өгөх байхгүй юу? Өөр хүүхдүүд нь хизээш төлж чадахгүй тэрийг. Яг эдний өөрсдийнх нь цүнх харигчнаар болно. Тэгээд зээл аваад дараад байна. Одоо нэг Чингис Баандыг төллөө, Самура Баандыг төллөө. Ахаад нэмж бонд гаргаад өөр за сая тэрбум 200 байсан бол тэрбум 500 болгох ч юм уу Тэгээд ингээд дарна. Тэгээ өөрөө өсгөөд тэрийг аргалдаг арга нь юу гэхээр нөгөө актив өсгөн хэмжээ гэдэг мөнгөнд нэмгээ. Тэгэл замбраагүй өсгөөл тэгэл ерөөсөө ингээд нэг эргэлтээ өсгөө нөгөө юугаа багсгаад байгаа байхгүй нөгөө зээлзэгч эргэллээ. Тэрийг хизээс төлж чадахгүй юм чинь нөгөө хувьда тэгээ 20% ч гэдэг юм уу барихын тулд нөгөө өөрийнхөө активыг амаагүй өсгөөд ингээд бол ерөөсөө бүр эдийн засгийн одоо тийм яг үнэхээр бодит мэдлэгтэй тийм хүн байхгүй. Улсыг биш үү? Яг тоглоод байна. Ягаад гэвэл нөгөө чанхаашаа хэлжсэн шүү дээ. Энэ монголчууд биш үү? Тэгжээс гэж байгаа шүү дээ. Нөгөө тусгаар тогтно гэхэд наадуул чинь чадахгүй. Наадуул чинь хэсэг байжгаад авилгалдаа эдэгдээд тэгээд усаа дампууруулаад эргээд хүрээд ирнэ. Тэ? 100 жилийн дараа харъя гэсэн гэж байгаа байхгүй. Яг л тэр болоод байгаа байхгүй. Тэ? 45 онд тэгж хэлжсэн чанхааш. Тэгсэн яг л одоо авилгалдаа эдэгдээд өрөндөө баригдаад тэгээд ингээд 45 гэхэд очих юм байна л да. Тэ? Тэр далдаа хардаг юм шиг хэлсэн байд. Одоо ингээд бүр эргэлт буцалтгүй тэрийг нэмээд байгаа байхгүй. Энд чинь Путин яасан тий? Гарч ирээл хамгийн түрүүнд авсаарах хэмжээ валютын сангийн өөр тий? Бүхэл дэлхийн банкны өөр бүгдийг дарсан шүү дээ. Асар их өөр богинохоо өгсөнд Оросууд бол балсан шүү дээ. Тэр өмнөх нөгөө ерөнхийлөгч нарын үед тий? Тэр бүх өөрийг Путин нам дарж байгаа байхгүй. Тэгжиж эдийн засаг авч яваад одоо ингээд нэг ус шиг ус болж байгаа байхгүй. Хэрэг тэр өртөө чигээр байсан бол одоо тэгэл дусаа. Ёо ус зад төвсрөх байхгүй. Тэрэн шиг
манайх бол одоо нэг барьж авч энэ өрийг дарахгүй л энэ өр бол одоо бүр ингээд уралдаал бүр засагтайгаа хотон уралдаад өр тавьдаг боллоо шүү дээ. Асар их өр. Тэгэл одоо нэг л их тийм ийм саяны гачин шийдэлтэй энэ лүү 45 тэрбум ч шиг тий. Энэ 45 тэрбумаар хэдэн айлд юм тавих гэж байгаа. Энийний чинь мэрэгжлийн энэний бүр одоо яг энэ эрчим хүчний яамд тий хэлцгийн дарга болсон хийн түлшний мэрэгжлийн ганц хүн Монголд тэр хүн энийг чинь үзээ дуршаа за энэ бол Монголын нөхцөлд тохирохгүй гэдэг бүр ингээд бүр тодорхойлтыг гаргаад хэлээд ингээд ахтал ерөөсөө л нэг тэс хөндлөнгийн бизнес нөхдүүд ингээд хэрэгжүүлэл явчихж байгаа байхгүй би чаднаад дараа нь тэгэл яадагчгүй нэг баахан зуух тараасан нүүрс тараасан одоо гад ингээд ерөөсөө олохгүй тэгээ яг нэг жил шийдчих ихлээр тийм одоо байхгүй өөрөөсөө авч байгаа юм шиг тийм байхгүй гэдэг байдлаж болно шүү дээ тэр нь бас болно гэдгээ бас нэг харуулсан өмнө тэгээ нэг иймэрхүү байдалтай ингээд яваад байна ер нь одоо бол шүү дээ энэ утааг бол шийдэх боломжтой бүр эрчим хүчтэй одоо жишээ нь өмнө боломжгүй байсан одоо нэг энэ хүний яриг сонсъё да би өмнө яг ийм нэг 3 жилийн өмнө яг ийм бодолтой байсан Одоо манайхан бол одоо сэргээгдэх сайн сэргээгдэх хэрэглэхгүй байна. Сэргээгдэх барих гэж байгаа маш олон техник нөхцөл байгаа. Маань яам одоо техник өгөхгүй тэднийг хязгаарлаж байгаа. Зөв. Сэргээгдэх биднэрт хэрэггүй шүү. Эрчим хүчнийг одоо нараар сэргээгдэхээр бол нараар, салхиар, услаг станцаар хийж байна. Дараагаар нь дулаанаар хангаж байна. Ингээд энэ дөрвөн төрлөд хангаж байна тийм ээ. Дулааныг юугаар гаргадаг? Нүүрсээр гаргадаг. Тэрнээс нар салхи усаар биш. Тий, нар салхи ус бол Монголд хэрэггүй. Нар салхины өчнөө өндөр өртөгтэй энэ урд дуур ингээ айгүй том станцууд байцсан. Одоо нийтдээ 150 мегаватт болж байгаа байх. Сэргээгтэй. Ачаад алдахгүй шүү дээ, тий. Ачаалаас юус амжилтдаггүй. Тийм бэ. Нөгөөдөл нь нар нь яадгүй, өвөл байхгүй болчихдог. Тий. Хэрэггүй үед нь биднээс маш их мөнгө сорчоод. Тий. Хэрэгтэй үед нь байхгүй болчихдог. Яг үнэ. За 50 бэх сайдын ярьж ясныг би яриа. Нийт борлуулалт тий. Одоо захлагаан дулааны нийт борлуулалтын 30%-ийг нар салхиас авж байгаа энэ стандарт чи авч байна. Тэгсэн хэрнээ энэ нийт гаргаж байгаа эрчим хүчийн 6%-ийг л үйлдвэрлэж байна. 94% энэ дулааны тэгээд 3-4 энэ дулааны стандарт чинь үйлдвэрлэж байгаа хэрнээ нөгөө олсон орлогыг чинь дөнгөж 70% л авч байна. 70% авч 30% нөгөө нар салхины нөгөө улс төрийн шахагаар шахацсан нөгөө баг нь очиж аваад алга болчихж байна. Хүний яриаг та бүхэн ингээд сонсож байгаа биз? Яг хоо ингээд жишээ нь энэ чинь эрчим хүчний холбооны тэргүүн одоо мэрэгжлийн хүн гэж байгаа шүү дээ танилцуулж илээ. Тэгэхээр яг манай нэг мэрэгжлийн хүмүүс ийм бодолтой байгаа. Миний хөөч тэгж бодож байсан. Одоо 3 жилийн өмнө. Гэтэл одоо өөр нэг хөгжөөд байна шүү дээ, өөрчлөгдөд байна. Яагаад гэвэл энэний тавьсан тэр үед байна шүү дээ. Нарны дэлгэц байна шүү дээ. За 1 киловатт нь 2 сая төгрөг байсан. 1 киловатт. За худалж авахад нарны дэлгэц. Гэтэл одоо 250 мянган төгрөг. 75% унтсан байгаа биз? 4-ний 1-ээр нь давна. Тэгэхээр одоо хямдхан болцсон гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр бид нэр тэр үед өндөр үнэтэй тавьсан дээр нь авилгал орсон. Энд чинь авилгалтай юмнууд байхгүй айгүй том. Тэгээ асар өндөр үнэтэй тэгээд энэ нөгөө эдийн засгийн хувьд зардлаа нөхөхийн тулд өндөр үнээр одоо тэгж 1 киловаттын үнийг тэг тогтоосон байхгүй нэг жүнийг тий 1 киловаттын нэг жүнийг одоо доллараар энэ чинь тэр компани чинь бас алдагдaltaй ажиллаж болохгүй шүү дээ. Яг тийм байсан. Одоо бол өөр. Одоо бол нь шүү дээ. 1 киловаттыг тий 500 мянган төгрөгөөр тий хийчих болж шүү дээ. 2 сая төгрөгөөр биш. Дээр нь бидний нөгөө ийм халаах төхөөрөмж маань хамаагүй шааж ирсэн. Одоо янз бүрийн нэмэгдэлгүйгээр шууд нарнаасаа төхөөрөмжлөө ажилуулдаг тийм төхөөрөмж хийчихэж байгаа учраас бид бүхэн одоо яг нараар хийхэд нэг 5 сая төгрөг нь тэр айл бол огт хамаарлаггүй тийм эрчим хүчтэй болчих واخгүй юу.
Тэгэхээр одоо бол сэргээгдэх бол хамгийн хэрэгтэй тий. Одоо бол сэргээгдэхээр бол эн чинь нөгөө манайх ч яагаад ингэж нэхлээр нөгөө авилгал энэ төр нь орчоод тэгээд авилгалтай явцсан юмнууд чинь ингээд бүр эсрэгээр нь болгочод байгаа байхгүй юу. Одоо зүгээр яг шударгаар зах зээлийн жамаар гэр хороололд одоо нарны одоо эрчим хүчийг дэлгэрүүлэх юм бол энэ утаагаа шийдчих чадна. Эрчим хүчний дутагдлаа шийдчихнэ. Тэ? Нэг айл хэлж штэ би 5 сая төгрөгөнд ер нь болчих шүү. Тэ? Ер нь халаалт эрчим хүч бүгдийн гаднаас хамааралгүй дээр нь ингээд зардаг болчих шүү. Зундаа болбор. Эрчим хүч орлого олдог. Ийм цаг үед ирчээд одоо бас ингээд хуучин зангаараа ингээд тэ хуучин кадрууд ингээд яриад иж болохгүй болцсон тэ энэ цаг үетэйгээ байл да. Ямар хэцүү. Би одоо хэлж байгаа шүү. Би энэ 2-3 жилийн өмнө энэ хүн шиг байсаа. Одоо өөрчлөгдөж цагаад агаад ингээд болдсон байна. Эн чинь шал өөр юм байна. Дээр нь манай энэ ш доктор биш үү? Ингээд над чинь бүр ингээд сайн ойлгуулж байгаа байхгүй юу? Гүй нарны юм чи учир нь ийм ээ. Одоо үн ийм болчлоо. Ингэж хийгээд тэр хүний заавраар хийгээд энэ баяр доктор дээр очиж бас ингээд зөвлөгөө аваад юм хумаа үзүүлж харуулад за ингээд зөвлөд за чи даа ингээд хятадын чи 2 дэлгэц авах уу Японы 1 дэлгэц авах уу 1 киловаттыг гаргахын тулд хятадаас 2 дэлгэц авна а Японоос 1-ийг л авна гэх мэтээр ингээд зөрүү байгаад тийм шинжилгээ технологи а жишээ нь гэр хороолтын нэг айл 4 дэлгэц байхад хангалттай Японы хэрв хятадын хол 8 дэлгэц болчихж байгаа байхгүй юу. Гэх мэтээр ингээд энэ дээр харин мөнгө зарцуулбал өөр тэр штэ татаас өгөхгүй штэ ядаж бүр тэдний чинь мөнгө одоо өгнө штэ эргүүлээд эрчим хүч өгнө тий дээр нэмээд жил болгон 900 мянган төгрөг өгөх шаардлага байхгүй. Тэр улсууч тэгээд нөгөө нэг тийм бэрхшээлтэй юмтай зууралдаад ах шаардлагагүй тий. Тэгэл банк боллон зөөн аюулгүй байдлын тэгээд тэр чинь их төвхтэй шүү дээ. За нэг юм боллон чинь нэг яг нэг 2-3 хонд юм байна. Тэгээд тэр айлт чи одоо харалж байгаа шүү дээ та нар ингээд тий нэгэнд нь болохлээр тэр нутгийн хүн юм байна. Бууцын ч хийжгүүгээл бүр ингээд гихтэн ч юу тавьж өгөөл баашинд нь ч дулаалж газын халаагаар тавьж өгөөл тэ ингээд ийм ялууртай хандаад байна шүү дээ. Бараг нарч ашигладаг гэх шиг. Тэр ч одоо нэг айлд тийм их тэгш биш байгаа үү? Заримд нь юу ч байхгүй. Заримд нь болохоор дулаалгын хийж өгөөл, нарч тавьж өгөөл, бүр гихтэн ч уртлынх нь гихтэн ч нэг газын бойлоор тавьж өгөөл, арийнхын гихтэн ч бас нэг газын бойлоор үнгүү тавьж өгөөл тэгснэ за сая 800 өгнө шүү та надад гэл тэ. Тэстэй жил энэ ерөөсөө ингээд юу яг тэр нэг хөрсөн дээр боохгүй шүү дээ. Хамгийн гол нь Нямбатар дараагаа та ингээд нэг надтай уулзаад чи юу яриад байгаа юм бэ? Чи бити ингэж худлаа хүмүүсийн толгоо уугаад тэгээд ингээд уулзыг би зөндөө уусчих тэгэл яриад ойлголцсон шүү дээ. Чи яаж нэг жилд ингэж яах гээд байгаа юм те? Чи ингээд огт тэгээгүй. Одоо энэ чинь ингээд агаарын бохирч хэцүүл ингээд ерөнхийлөгчөөс ахуулаад ерөнхий сайд сүүлдээ байгаль орчны сайд болоо сүүлдээ хотын дарга ингээд жишээд идэв доош. Эхлээл баахан дөвчгөн чөөл тэгэл ерөөсө цогтон тэрнээс. Бөөн одоо факт хийчихэл бөө өөр төлбөр ингээд овоолч хийчихэл тэгээд тэр хэрэгжсэн юм нэгч байхгүй өнөө хүртэл. За ингээд ийм байна. Өнгөрсөн он бол ерөнхийдөө нэг иймэрхүү. Нөгөө агаарын бохирдлоо би ч одоо өглөө болгон үзээд байгаа шүү дээ. Нэг өдөр болгон тий. 2 сарын 8-ны өдөр ийм байсан байна. За агаарын бохирдол бол ерөөсөө нөгөө галгаа зогсоогүй юм чинь би 2 харагдах хонг тийм чухал биш шүү гэдэг байгаа шүү дээ. Энэ дээр уулын өрөө бол их сайхан цагаан байна. За 9 бол их айхтар бохирдолтой байсан. Бохирдлын явах үедээ эн чинь нөгөө салхихгүй л гэсэн үг байхгүй юу? Салхихгүй байлаа. Салхи ажиллаа хийсэнгүй энэ өдөр. За энэ өдөр бол за 10-нд бол яг нэг дээгүүр өндөрийн салхитай явсан байна. Ингээд ажиллаа дээгүүрээ гайгүй хийсэн байна. За ингээд 11-нд болохоор
тийм бас нэг бүрхэгдөө өдөр байна. Иймэрхүү. Утаатаа л 11 чинь бас салхи ажиллаа хийгээгүй муухай шүү дээ ингээд 11-ний өдөр тий. За 12 бол дажгүй тий. Өндрийн салхитай давгараач гэсэн салхитай байсан байна. За өнөөдөр бол иймэрхүү байсан. Нэг юм бүрхэгдөө өдөр. Тэгээ бас салхитай учраас бас гайгүй. Нэг иймэрхүү өдрүүд үргэлжилж байна. А энэ бол зүгээр л нэг харагт хөнгө штэ. Нөгөө CO гээд нүүрс төвчийн дутуу эсэл тэр дутуу эсэлчл хамгийн аюултай тэр харагдахгүй тий үзэгдэхгүй амтагдахгүй үнэртэхгүй тэр өхлий хий тий тэр бол ерөөсөө салаагүй гэдгийг л анхаарах хэрэгтэй. За энэ утаа энэ яг энэ бол зүгээр нэг харагт хөнгө штэ. Тэгэхээр бид нар тэр нүүрс төлөхөө болсон цагт л тэр гайгүй болно. Байхгүй болно тий захилгаанаар шийдсэн цагт. Өмнө би хэлжсэн захилгаан станцын утаа бол хичнээн утаа байсан ч дээгүүр явчихдаг шүү. Утаас дээгүүр. Утын дээгүүр өнгөр явчихна. Тэр тийм аюултай биш. Тэр энэ хараа тэр өндөрөөр яваад гэж байгаа байхгүй. За тэгэхээр та бүхэн ийм байна. Одоо эх хондоо одоо морь жил бол утаанаасаа тийм салбаас боломжтой шүү гэдгийг эцэст нь ингээд энэ оны могоо жилийн төгсгөлд хэлэх үгэл тэр л байна да. Үүндээ тэр би тэр авилгалын зөвшөөрсөнгүй уучлаарай тий. Тийм юм хийхгүй шүү л гэсэн би. Тэгэл тас цогсоос юм. Бойл бол одоо өнөөдрөөс хойш энэ талаар яриа байхгүй шүү л гэсэн. Бараг цогцсон тарцгаа гэсэн. Өстө бид нар чи ажиллаа хийчлээ ярьчлаа таа байхгүй болохоор чи ингээд ойлголцдог байхгүй юу гэж авч байгаа байхгүй юу. Тэгээд одоо 90 тэрбум орлоо. Ингээд айлууд тараалаа. Ингээд нэг юм ирхөө. За ингээд эх хонд бид нар чи нэг юм сургалтандаа суудсан манай ганцар доктор. Одоо ингээд нөгөө энэ алтруугал бидний хамгийн үндсэн гол юм маань энэ. Тэгээ энэгээр л бид нар бол тэр эдийн засгийн эрхчлөөгөө олж авна гэсэн үг шүү дээ. Тэ? Эдийн засаг санхүүгийн хувьд бид энэ л гарцсан. Үндэ. Бидний найдвар манай улсын найдвар бол энд л байна да. Тэгээ одоо морь жилдээ ингээд яг морь жилдээ гарангуут л яг яаж ажиллах гэж байгаа та бүхэнд танилцуулна. Тэгэл морь жилдээ тэрийг л хийчих юм бол бид бол тэгэл нөгөө эзэнт хөрнөл ярина штэ. За ингээ өндөрлөө.